За тэр оюутлогоотой холбоотой нөгөө 20 сая доллар ч илүү тий. Би хувьдаа авцсан гээд байгаа. За энэ тэр хөл өмгийн багийн хувцас. За энэ харбинтай холбоотой гэрээ тэгээд баахан юм явах шиг боллоо. Одоо намын дотоод сунгаан бас ийм төвшөнд хүртлээ бас ингээд ус төрчихөж байгаа бол миний хувьд бас харамсаж байна. Бас иргэдээс одоо өөчлөлт гуйж байна. Зүгээр бидний хувьд бол одоо ийм баримттай нотлохотой л ийм зүйлээр хүнийг одоо ялалдаг байхгүй. Одоо огт худлаа ийм асуудлаар ингэж одоо улс төрийн зорилгоор шууд ийм асуудлыг ингэж бүтгэж болохгүй гэж бас бодож байна. Гэхдээ огт худлаа л юм. Гэрээ ерөөсөө байхгүй шүү дээ. Тэр орон дээр бас цэц илтгэд одоо улс төрийн захиалгатай ийм зүйл гаргав. Яг би нэг өмнөх юм дээр яач. Тэр оюутлогоотой холбоотой гэрээгээ дагаа дотор тэр чинь зөндөл олон хуулийн компаниуд гэрээ байгуулж байгаа. Арбитртер маргаан гарсан тэрний одоо хуулийн фирмүүд нөхийн спалдангаас ахуулаад ажиллаж байгаа зөндөө байгууллагууд байгаа. Тэр бүх байгууллага хуулийнхаа дагуу одоо хийгдэл явж байгаа. Зүгээр тэрэн дотор байсан нэг компани Монгол хаантай холбоотой одоо нэг тийм нөгөө зургийг англи дипломат харилцаа тогтоосны 60 жил гээд одоо тэр чинь тухайн үед санаж байгаа бол бүгдээрээ л нэг очоод манахаас ч гэсэн одоо их олон өндөр албан тушаалтнууд очоод тэмдэглэсэн. Тэр үеэр тэрийг одоо Монголыг сурталчлах үйл ажиллагаа гэж үзсэн тухай ийм тайлан тавсаргасан 126 хуудас тайлангийн нэг хуудсыг нь аваад тэгэл гүтгэсэн юм асуудал. Би хэлэхэд хариуцлагатаар хэлэхэд тийм одоо зүйл огт хийгдээгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг $1 одоо жишээлбэл Монгол хаан руу ч юм орсон байхад байгаа нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд 100% бэлэн байна. За ингэ эргэлзээ тайлч. Дараагийн асуудал. Орлогоо нотолсон юм уу? Энэ асуудал юу авилгатай тэмцэх газар дээр энэ асуудал авилгатай тэмцэх газар дээр та нэг жоо ийшээ зогсож байна. Яригдаад тухайн үед үйл одоо явц бужигнжахаас хойш тэгээд авилгатай тэмцэх газар бичгээ ирүүлсэн шүү дээ. Тэгээд тэр нь вебсайтн дээр нь тавигдсан. За харамсалтай тухайн үед нөгөө наадам мэдэр төгссөн нийгэм нэг анхаараагүй. Тэгээд ер нь л одоо босон асуудал нэг цүнх авсан. За нэг бөгж авч өгсөн гэдэг л одоо асуудал ингэтлээ их ус төрсөн. Тэгээд та бүхэн одоо харж л байгаа. Ер нь бол ингээд нэг юм улс төрийн нэг юм үйл явцын өрнөл төхөөд ирэхээр янз бүрийн юм асуудлууд гардаг. Тэгээд эргээд хөөс нь буугаад харахаар ихэнх нь асуудлаа байдаг. Одоо цүнхтэй холбоотой асуудал тэр мэдээж одоо АТ гэж шалгаад үзэхэд тэгэл нотлогчж байгаа. За яг ийм асуудлаар ингээд албан тушаалтанд хариуцлага тооцноогүй бол одоо Монголд их л олон хүний хойноос бид нар явах юм шиг одоо тогтно гэсэн үг. Зүгээр орлогоо тийм л асуудал гарсан шүү дээ. Энэ чинь үнэтэй асар үнэтэй татвар төлөгчтэй асар их харин би энийг хэлж штэ. Тэр нь тухайн үед одоо тийм асуудлаар хийгдсэн. Тэр нь өөрөө тогтоогдоод ямар их усрээр авагдсан яасан хийсэн гэдэг нь бол ингээд тогтоогдоод гарсан. Тэр цүнх нь бол одоо жишээлбэл одоо манай хөө авч өгөөчгүй гэж тогтоогдсон. Харамсалтай нь энийг өнөөдөр яг тэр дүгнэлтийг нь өрөөсөө л уншихгүй байгаад л ийм асуудал байгаа байхгүй. За яг энийг би ингээд хэлээд хэрхэн уншсан л да авилгатай тэмцээний тогтоолыг. Харин одоо нэг одоо жишээлбэл тэр entertainment-ийг та эзэмшдэг те 50%-ийг нь. Тэгээ энэ байгууллага уралгоо хэрхэн одоо тайлгнаж байгаа нь тодорхойгүй. Татвар тэдэнд дөрөв төлж байгаа нь тодорхойгүй. Та ер нь татварт төлдөг мэдхгүй мөнгөнд өнгө мэдхгүй. Уган цааш 50% эзэмшдэг шүү. Тийм яг Hero Entertainment одоо Hero Entertainment гэдэг компани бид бүгдээрээ мэднэ. Ер нь бол одоо намайг улс төрд орохоос өмнө л байсан л ийм л студиудаа ер нь. Тэгээд ингээд ажиллаад л одоо явж байгаа. Би өдөр тутмынхын үйл ажиллагаанд дээр оролцоод ингээд байдгүй. Яг тэрийг тайлангаас нь харчихгүй. Тайлан дээр байгаа. Тайлан дээр байгаа. Тэрийн материалуудыг өгсөн гэж ойлгосон. Бас зарим нэг шүүхийн шийдвэр ихнээсээ гарч байгаа юм байна гэж бид ойлгосон. Тэр мэдээллийг аваад тэгээд тодруулаад хэлье. За өөр таны нөлөөсөн гэж яриад байгаа шүү дээ. Нам тодорхой таны бас нөлөөсөн гэдэг юм мэдээлэл аваад байгаа шүү. За ихтэй мэдээж улс төрийн ийм өнцгүүд янз бүрийн л байдлаар харагддаг. Монгол Ардын намыг удирдах одоо нэг зунаас нөгөө зун руу ялтаар одоо түүжүүлэх ийм одоо мандайлыг бас одоо хийх үүрэг надад ногцсонд бол би
баяртай байгаа. Уг нь бол бидний хувьд ард түмэнд хамаалсан мөрийн хөтөлбөрөөр биелүүлэх юм одоо цаг хугацаа тэгээд харамсалтай нь хавраас хойш бас нэг тийм жоохон асуудлууд болчлоо. Уг нь бол бид нэр том төслүүдээ хийгээд айтайхан л одоо явж исэн гэж би одоо хувьдаа боддог. Мэдээж одоо алдаа оноо гарсан байхыг үгүйсэх аргагүй. Тэгээд цаашдаа одоо энэ дотоод асуудлуудаа шийдвэрлээд ингээд одоо нам маань эвлэлтнийгдээд бол явах бол юм бүрэн боломж байна л гэж харж байгаа. Зүгээр хүмүүс хоорондоо намын даргаад өрсөлдөхөл альч намд байдаг л зүйл шүү дээ. Ер нь бол. Та одоо хавьд тавьсан асуудал түр ороо байгуулах санал гаргаж явж байгаа. Яагаад заавал харьбины хилцээр дээр түр ороо байгуулах гэдэг хэсэг гişүүд энд бас нөгөө тал гараж зүтгэж явж явах юм процесс дээр ингэж тавцсан юм бол гэдэг. Өөрөө бас нэлийн улс төрийн харж. Наад ч нь ташаа мэдээл. Яагаад гэвэл за ухаалттай холбоотой асуудлыг засгийн газар ер нь гаргаж тавихыг бэлтгэсэн байсан тийм та бүхэн бүдрийн мэднэ. Их хурлын гишүүдэд ном тараацсан байсан. Энэ асуудлаа засгийн газар одоо огцорсны дараа л би гар үсэг цуглуулаад хэлсэн. 7 сард эдгээр чи надтай уулзж байсан олон гишүүн байгаа. Та бүхэн алтан гэрэл сайд өөр одоо холбогдох гишүүдээс тодруулаарай. Засгийн газар дээр хийх гэж бэлтжсэн зүйлээ гүйцээгээд хийчих зүйтэй юм аа л гэж утсан. Тэр харьбины асуудал ч нь бол бараг сая манай намын их хурлтай холбоотой л сүйдэж гарч ирсэн асуудал ч гэдэг. Харьбины тэр энэ бол одоо хоёр улсын засгийн газар хооронд ингээрээ. За тэр нэг юм мөнгөн дүмний зөрүү мөрөө гэж гаргаад байгаа тэр бол огт худлаа мэдээл. Өнөөдөр явж байгаа бүхэл гэрээ урт хугацааных байгаа. Одоо Норинкач гэж компани байгаа, Чалкоч гэж компани байгаа. Тэдэр дээр нэмэгдээл яг адилхан үнээр л хийсэн. Ягаад айлын $50 бууруулж авъя гэж яхад манайх бүхэл бүтэн $50 бууруулсан. Үгүй энэ өрөөсөө тийм хутлаа мэдээлэл. Энийг нөгөө хил дээр байгаа үнэтэй зориуд энэ урт хугацааны гэрээний үнийг харьцуулаад байгаа. За та бүхэн ингээд аваад үзвэл харин байгуулагдсан гэрээг би ярьж штэ тий хилцэл бол хэдэн ч удаа ярьж болно ш. Энд чинь 10 хэдэн жил явсан ингээд хилцэл. За тэгээ юутэй ч яг би энийг зүгээр хэлэхэд 5-7 өмнө нь одоо 30 жилээр 3 дахь тал буюу одоо MMC-д эзэмшүүлэхээр ингээд тохирцсон байсан. Та бүхэн мэднэ Эрдэнэ чимэг гишүүний дүгнэлтээр энийг тодорхой байгаа. За энийг болоод хоёр улсын засгийн газрын хилцэл болгосон. Ганц мод тал төмөр зам бариад 10 жил одоо монголчууд энэ асуудлаа шийдэж чадаагүй зүйлийг шийдсэн. За энэ нууц зүйл огт байхгүй. Энэ гэрээвэл юу вэ гэхээр хоёр тал энэ гэрээг 3 дахь талд үзүүлэхдээ бие биенээсээ зөвшөөрөл авнаа л гэдэг ганцхан үг байгаа. Гэхдээ яг одоо энэ ч бас юу шүү дээ хоёр улсын хооронд засгийн газрын түвшинд яригдсан асуудлыг л одоо ярьж байна. Гэхдээ тэгээд харин юу яах вэ? Одоо энийг надаас асуугаад яах вэ? Хятадын одоо талд санал тавиал засгийн газар хүсэлт явуулаад үзчих болно. За дээрээс нь би бас нэг юм хэлье. Хэрвээ энэ гэрээ болохгүй гэж үзэж байгаа бол засгийн газар их хурл руу оруулаад цуцалж болно. Тэгээд дахиад шинээр хийж болно. Илүү сайжруулах боломж байгаа бол. Тэгэхээр энийг цуцлахыг би хамгаалаад байгаа нь ерөөсөө байхгүй шүү. Одоо дөнгөж эхэлж байгаа энэ гэрээг цуцалж болно. Юутэй ч одоо энэ олон жил гацсан төслүүдийг явуулахын тулд одоо арчсан намтай хамтрах ийм одоо саналыг тавиад за намынхаа хамт бол нэг ч бас нэлээд одоо уурыг нь хүргээд ингээд 30 жилийн хугацаанд бас улс төрчин гацсан асуудлуудыг одоо шийдвэрлэхийн төлөө чин сэтгэлээс хичээнгүйлэн ажилласан. Алдаа оноог маань тэгээд та хэд маань дүгнэн үзээ. Гэхдээ буруу тийм ээ. Баснаас хойш Америкт олон сар амьдарсан. Та тийм баян хүн үү? Америк огт яваагүй. Тэгээ яг ингээд одоо энэ чинь нэг мэдээлэл чинь дандаа бодлоо байгаа шүү дээ. Гэхдээ гисэн шүү дээ. Одоо яг хэдүүлээ нэг бас нэг ийм зүйлийг ингээд ярихгүй бол танай ажлын албаныхан чинь тийм тайлбар өгч шүү дээ. Гадаадд байгаа. Яг хин заилч нэг. Танай хэвлийнхэн. Гэхдээ яг хин Индонез явсан л гэсэн дараа нь Америкт байгаа. Гэхдээ яг хинний. Ганц дараа. Яг ганц л тэгж хэлсэн. Гэхдээ за Америк ч Индонез болчихлоо шүү дээ. Дараа нь Индонез явсан. Гэхдээ харин тэгэхээр яг хэдүүлээ ийм асуудал дээр бас хэвлэл мэдээллийнхэн тав хүмүүс ч гэсэн хэдүүлээ юмн дээр яг тийм баримттай л ярьдаг байхгүй бол тэгсэн гинлээ. Ингэсэн гинлээ. Танайд юус яваагүй гэсэн. Огт яваагүй. Намын дотоод зодоо Монгол төрийн ер нь одоо докторгүй байдал бий болчихлоо шүү дээ. Ер нь энэ асуудал нэг талдаа гар цэгцрэх боломж байна уу? Хоёр тал ер нь эвлэр боломж тий 11 сарын 15-нд намын их хурл болно. Тэгээд мэдээж одоо өрсөлдөөн гарвал хин нэг нь ялна. Тэгээд ялснаа хүлэн зөвшөөрөх асуудал. Наан нь энийг одоо зөвшөлтлийн ийм асуудлаар
шийдвэрлэх гэж одоо ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ бол бас сайшаалтай. Тэгээд цаашдаа бол уучраа болоод явах бол бүрэн боломж байна гэж зүгээр миний хувьд бол харж байгаа. Зүгээр харамсаж байгаа нэг зүйл нь бол яг альч намын одоо хувь дотоод сунгаа өрсөлдөөнтэй болдог. Гэхдээ дотоод сунгаанда ийм одоо төрийн институцийг хуулийн хяналтын байгууллагыг татан оролцуулах хэлбэрээр өрсөлдөжүүл болохгүй. Энэ үл өөрөө одоо бас олон улсад байдаг ийм одоо жишээ юм аа. Тэгэхээр ийм жишээг тогтвол цаашаа бас энэ намуудын дарга нарын өрсөлдөөнч одоо биенээ бараг яллах ийм том зэвсэг болж хувирвал их харамсалтай. Арчсан зарчим хөндөгднө л гэж одоо дүгнэж байна. Дарга амраа гэсэн үгийн ялаад мэдээллийг гадаадын цаашдын ерөнхий сайдаар 16 их найдаа Би хариулцаа. мэдээлэл байна. Энд дээр та мэдээлэл засгийн газар 16 их найдаа. За цэцгийн дүгнэлттэй холбоотой сая би бас байр суурийг илэрхийллээ. За их хурл маань бас нэлээд нөгөө юу яалаа. Эрх баригчид хоорондоо талцаад анхаарал нэлээд суларчлаа. Нөгөө хатуу ингээд хоёр талтаа гаргахлаар юм анхаарах авилчдаг. Манад л танаад л гэдэг ингээд. За сөрөг хүчин эрх баригчид хоорондоо одоо энэ асуудал болоод байна гэдэг өнцгөөс хараад байгаа болохоор бас нөгөө нэг юм сөрөг хүчнийхээ хяналт тавих анхаарал нэг суларчдаг. Тэгээ яг энэ үед бас юм одоо том улс төрийн ийм агуулгууд бас болчих гээд байдаг. Тэг яг ийм зүйл боллоо гэж бодож байгаа сая цэцгийн асуудлыг бол цэцгийн энэ асуудал бол нэгдүгээрт парламентын одоо хэд хэдэн эрхэнд бол халтсан гэж одоо би хувьдаа бодож байгаа. За нэг нь бол парламентын дотоод процесс. Парламент ямар одоо саналын томьёол хийх үү? За парламент цагаа яаж бүртгэх үү? За парламентын гишүүд ямар санал өгнө үү? Энэ үл цэцэд ерөөсө падгүй асуудал. Энэ бол одоо тийм ээ парламентын онцгой бүргэрхийн асуудал. Дагцгүй. Дагцгүй. Цэцвэл эцэслэн гарсан шийдвэр дээр үндсэн хуулинд нийцсэн үгүй юу л гэдэг дүгнэлтийг гаргах юм одоо эрхтэй ийм байгууллага шүү дээ. Тэгэхээр шийдвэр эцэслэн гараагүй байхад маргаа үссэн. За дээрэс нь 3 хоногийн дотор гэдэг бол энэ бол нөгөө онц байдал буюу цэрэг хөдлөхтэй холбоотой асуудал үүсвэл ийм дэгээр авч хэлцнэ гэдэг ийм одоо дэгтэй. Тэгэхээр яг үгээр нэг талаа оролцуулаагүйгээр ингээд шийдсэн гэсэн. Зүгээр би нэг санаа зовж байгаа зүйл цаашдаа ийм жишээ тогтчихвээ. Тэгвэл ингээд цэц бүх асуудлыг шийддэг болоод цэц өөрөө улс төрийн хувьд парламентынхаа дээр гарчих вэ гэдэг нэг ийм зүгээр болгоомжлол байна. Энийг яг та хэд маань нөгөө бас илүү наантаа цантаа том агуулгаараа хараараа. Нэгдүгээр хоёрдугаар парламентын цэцгэлтэй улс орнуудын амин чухал асуудал байдаг. Тэр нь бол өөрөө засгийн газрыг томилох, засгийн газарт хариуцлага тооцох чадамжийн асуудал. Тэгээ 92 оноос хойш бол ерөөсөө ийм асуудал болж ирсэнгүй. Энэ удаа ийм асуудал боллоо. Тэгээ энэ өөрөө юу вэ гэхээр засгийн газрыг ер нь цаашд хариуцлага тооцож улсыг хурлаж чадах уугүй юу гэдэг ийм асуудал хөндөгдсөн. Цэцгийн 9 гишүүнтэй 6-тай л ер нь ойрхон байгаад өөрийгөө хамгаалуулах ийм шийдвэр гараад ингээ яваад байвал ер нь бол одоо засгийн газарт парламентын гишүүд хариуцлага тооцох бол ямар ч юм одоо боломжгүй болж хувирнаа. Энэ өөрөө Монгол улсад бол бас тийм парламентын амин сүнсийг одоо хулгайлсан гэж хэлж болох үс ийм одоо шийдэл болсон гэж бодож байна. Би зүгээр юу ярьж байна шүү дээ. Цэцгийн шийдвэртэй холбоотой л асуудлыг ярьж байна. Тийм үндсэн хуулийн шийдвэртэй холбоотой асуудлыг цэц одоо мэдээж шийдэж байгааг би өөрийнхөө л улс төрийн дүгнэлтийг хэлж шүү дээ. Энэ бол одоо миний л үнцэг. Танай хүүгийн тасгалтай холбоотойгоор бүлэг контент болон тэр антитаныг АТГ-ээс шалгаж байгаа гэсэн үнэн үү? Үнэн тэр шалгагдж байгаа баримт материалууд тийм хөргөжлөө шалгагдж байгаа зүйл байгаа ах. Тэрийг л тэгээд бүгдийг шалгуулад нэхлээд тогтоох дээ гэж бодож байгаа. Таныг одоо нэг тодруулга хийсэн. Таныг ерөнхий сайд байхдаа засгийн газар 16 их найдаа алдагдaltaа ажилласан гэдэг аудитын дүгнэлт гарсан байна. Энийг та мэдсэн үү? За тэр аудитын дүгнэлттэй холбоотой асуудал бол юу байгаа? Яг ингээд нэхлээд үзвэл Монгол улсын нийт алдагдaltaа холбоотой асуудлууд байгаа. Тэгэхээр тэрэн дээр ингээд нөгөө нэг гуйлаад бас л одоо нөгөө нэг юм намын энэ дотоод сонгуультай холбоотой асуудал юм уу ингээд гуйлагдаад явсан. За жишээлбэл наран цогт одоо нэг постэр яваадсан тий. Нөгөө манайх дотоод аудит ороод бас яасан ч гэлээ тий нөгөө оюутлоготой холбоотой ийм асуудлыг ингээд нэгтэлсэн гэд. Би тэгээд яг юу болсон ингээд наран цогт уцаар холбогдсон. Гэтэл огт тэгж хэлээгүй мэдээллийг нь аваад ингээд мушгаа тавьсан. Тиймэрхүү бас асуудлууд их болж байна. Тэгээд та үгүйсэж юм гэсэн үг үү?
100% бодлоо. 14 мега төслийн заримыг нь хэрэгжих боломжгүй байна гэд энэ засгийн газар бол сарцааж ах шиг байна шүү дээ тий. Та тэрийг өөрөө хамгийн амжилттай байсан төслүүд гэж ярьдаг. Гэтэл яг үнэндээ эндээс үр дүн гарсан зүйл нэг ч харагдахгүй байна л да. За яг мэдээж засгийн газар бүхэн одоо өөрийнхөө л бодлогоо тодорхойлох нь бол ерхий сайдын өөрийнхөө асуудал шүү дээ. За миний хувьд бол юу гэж одоо бодсон бэ гэхээр би илүү асуудлыг урт хугацаагаар хараасаа гэж боддог. За ингээд одоо алсын хараа 2000-тай урт хугацааны хөгжлийн бодлогыг бид нар сонгуулийн циклээс үл хамааран хийх нь зүйтэй гэж үзсэн. За түүний ард одоо шинэ сэргэлтийн бодлого төвшүүлээд бомб болон одоо босод тэмдэглэлүүдийг хөтлөх нь бол зүйтэй юм гэж үзсэн. Яг мэдээж дүгнэлт тогтох болоогүй байна. Гэхдээ намайг ажиллаж байгаа одоо хугацаанд 43 их найдаас одоо 90 орчим их найд руу Монгол улсын эдийн засаг 2 дахин тэлсэн энэ мега төслүүдийн ач холбогдол юм аа. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нар ийм томоохон төслүүдээ бол явуулж ижил бид нар одоо энэ босод тулгамдсан асуудлаа бол одоо шийдвэрлэж чадах юм аа гэж одоо би хувьдаа бас боддог. Ер нь яг юмыг өгөөсгөх маш амархан. Юмыг болгож хийж бүтээх төслүүдийг хөтлөх бол бас их тийм төвхтэй. За энэнийг дагж шүүмжлэл эрхийг би бас ойлгож байгаа. Маш хүлээдтэй хандж байгаа. Тийм учраас би энэ дээр одоо тайлбарууд хийгээд ингээд ярилцаад явж байна. Зүгээр би хэвлэлийнхэндээ бас хэлэхэд ерхий сайдаас одоо бас ажиллаа өгчөөд тэгээд бас нэг юм одоо намын дотоод сумгаантай холбоотой замун одоо шинэ засгийн газар бүрдэж байгаатай холбоотой юм байр суурь илэрхийлээд авахлаар бас нэг тийм зохимжгүй юм байлээ. Тэгээ би нэг 100 хоногийг нь тийм ээ одоо ингээд бас хүндэтгэлтэй хараад за энэ одоо намын их хурлаар намын хадаргын ажлыг бас бүрэн хүлээлгэж өгөөд за ингээд одоо улсын их хурлын гишүүний хувьд одоо дуу хоолойгоо бас илэрхийлж өмнө нь ярьжсэн за өмнө нь байжсэн ийм зүйлүүдээ бол одоо үргэлжлүүлээд ингээд гишүүнийхээ ажлыг бол бас үнэн чанараар хийх болно гэдгээ бас одоо илэрхийлээ. Тэрнээс яагаад одоо хэвлэл яриаггүй байгаа юм яач үеч гэсэн хүмүүс бас их байсан юм билээ. Тэгэхгүй бол би ч одоо ингээд нэг юм ярьчихлаар одоо Монгол Ардын намын даргын хувьд байр суурь илэрхийлээд байгаа ч юм шиг. Тэгээд тэр нь өөрөө нэг юм намын үе нэгдлийг алдагдуулах гээд байгаа ч юм шиг. Нэг иймэрхүү асуудлууд бас байсан шүү. Та маань энийг бас нэг тийм зөвөр ойлгоо. Таны засгийн газрын үед гадаадд Монголыг сурталчлахад хичнээн хэмжээний зардал гаргасан юм. За яг тэрийг би одоо мэдээж нарийн бол мэдэхгүй байна. Зүгээр би одоо аялал жуулчлалыг дэмжих хичээл болгоод за тэр нөгөө нэг Go Mongolia тий Welcome to Mongolia гэдэг айныг хийгээд за жуулчдын компаниудаас та бүхэн асуувал Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдээд нислэгийн тоо нэмэгдээд энэ бол би сайн ажилласан гэж боддог. Сайн ажилласан гэж боддог. 700 мянган жуулчин байсан. Ихэнх солонгосчууд байсан. Гэхдээ Английн хүйлийн хөл бөмбөгийн багттай байгуулсан тэрний Англиас хэдэн жуулч ирсэн. Тий, тэрийг одоо би бас мэдэхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр ер нь ерөнхий сайд чинь хурал удирддаг хүн шүү дээ. Бүх яамдууд өөр өөрийн одоо ажиллаа өөр өөрийн одоо ажилтай байгаа. Хурлын зохион байгуулалтын хэлбэрээр ерөнхий сайд болон гишүүд хуралдахыг л одоо засгийн газар хуралдана гэж үзэж байгаа. Дарааллыг одоо хэрэглэх газраас оруулж ирдэг. Яамдуудын санал нийлүүл ерөнхий сайд шууд алгах цогтөг. Би үл ихэнх асуудлыг хилцэгчгүй алгах цогтөг байсан. Ягаад гэвэл тэргүй яамдуудын саналууд нийлчихэж байгаа учраас ясчилдаг. Гэхдээ тэр бичгээр ирээд бүх яамдууд саналаа өгсөн байгаа одоо асуудал дээр бол аль ч улс ер нь бол шийдвэр гаргадаг. Тийм учраас энийг одоо бас нэг юм хэд деталь олон зүйлүүдийг бас ерхий сайд ер нь бол энэ олон ажлын донд бас мэдээд байх боломж туйлын тааруу байдаг шүү. Тэгэхээр энийг хариуцсан тийм ээ одоо албан хаагчдаас нь л асуух юм зөв. Хүйлийн бөмбөгийн баг дээр холбоод юм. Одоо наадах чинь би нэгтлаагүй юм байна. Ер нь баг дээр найруулагч одоо хүйлийн бөмбөгийн багт одоо суралцдаг байсан гэдэг. Тэр өөрөөс нь тодруулахгүй да. Нэрээ тийм бас яг нэг зүйл би зүгээр ер нь тэр Монгол хааны залуучууд руу бас их дайрч ах шиг байна. Тэгээд яг би бас зүгээр хэвлэлийнхнээсээ бас иргэдээсээ ч гэсэн уриалахад одоо улс төрийг ингээд нэг тусад нь одоо уран бүтээлчдийг бас ингээд нэг тусад нь бодооч ээ. Уран бүтээлийг хийж байгаа одоо тэр уран бүтээлчд рүү бас ингээд битгий уран зоригийг нь мохоогооч ээ гэж одоо бас гомоор байна.
асуудал байвал адилхан хандмаар байгаа байхгүй юу? асуудал байвал надтайлгүй адилхан үгүй хандж байгааг одоо Өшөө мэдхгүй шүү дээ. олон чадвартай За, дээрэс нь- байна. Тэд нар бүгд адилхан гадагшаа явдаг бол гадагшаа явмаар байна гэсэн үг. нөгөө тэр чинь нөгөө нэг төсвийн мөнгөөр явсан зүйл нэгч байхгүй шүү. За энэ бас ингээд дахиад хөтөлөг. Тэгэхээр би хариуцлагатай хэлэхэд Монгол хаантай холбоотой энэ асуудал дээр одоо миний хувьд нэмэр болж ирсэн нэг ч юм байхгүй. Төсвөөс одоо авсан ч юм уу ийм нэг ч зүйл байхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. За харин надаас болж одоо гай болж байгаа юм их байна. Тийм учраас тэр залуучуудаас би бас одоо уучлах гохын зүйтэй байх. За шагналт ч гэсэн тодорхойлж байсан. Би тэгээд тухайн үед бол наад ч одоо бас нэг бөө хэл ам болноо. Одоо тэгэл одоо нэг инглиш хэлээгээд нэг ийм юм болноо гэсэн л ийм одоо зүйлийг хэлж ярьж байсан шүү. Тэгэхээр энийг бас магдж шалгаж нэгтлаарай тийм ээ. Тэгээд битгий ийм одоо ташаа мэдээлэл бас автаарай. Камерын хөрлөлийн дарга амрын цэцлэнгийн талаар мэдээлэл төлбөртэй гаргаж ирсэн баримтаар мэдээлэл хаашаа холбоотой юм биш үү? Амрын цэцлэнгийн талаар гадаадын хэвлэл төлбөртэй мэдээлэл гаргасан үнийг таныг гэсэн энэ дээр мэдээлэл өгч. За наад чинь бас л одоо худлаа мэдээлэл юу боллоо гэж одоо би одоо амрын цэцлэгийн талаар тийм мэдээлэл бэлдээл тийш нь явуулаад тэгээд холбоотой явж байхдаа ер нь энэ зүгээр бодит байдал дээр ямар ч боломжгүй юм зүйл шүү дээ. Гадаадд Монголын сурчлахаар одоо байгуулсан гэрээнүүд болоод хийсэн ажлын гүйцэтгэл тайлан мэдээлэл нийт тодон хүсэ байгаагүй учраас одоо асуудал хийсэ байгаа юм шиг байна. Гэхдээ тэр чинь нэг тийм нууцлаад ах юм Шилэн байхгүй шүү дээ. За мэдээлдэг байгаа даа байхгүй юу? тэрийг тэгээ яг холбогдох байгууллагаас ягаад чи бонд гэсэн цэцэг рүү байршиж урьдсан байсан л доо. за мэдгүй тэрийг одоо өөрөөс нь асуухгүй да. Би одоо яам агентлаг бүхэнд байж байгаа тэр бүх зүйлүүдийг төлөвлөх нь байсан учраас тодруулж. тэг яг тэгээд лавлаад би яар нэлээд штэ. Монголд одоо Монголыг сурталчлах BBC, CNN Бостон консалтинг тий. Гэт ялангуяа энэ гадны зөвлөх компаниудтай ажиллаж байгаа бол энэ буруу зүйл огт биш шүү. гол нь тийм Тэгээд миний мэдээж үр дүн гарч байгаа. Ойдлогоо 2.3 тэрбум доллар тэглэгдсэн гэдэг нь үр дүн мөн шүү дээ. Энэ ингээд дэлхийн ийм том компаниудтай бид нар ийм хэмжээний хилцлийг хийхэд засгийн газар бүхэн одоо ч цаашдаа дараагийн засгийн газар дэлхийн томоохон байгууллагатай ажиллахаас өөр сонголтгүй шүү дээ. Тэгэхээр энийг бас бид нар ингээд хүндэтгэхгүй л үр дүн чинь одоо 2.3 тэрбум доллар тэглэгдээд баялагын сан байгуулагдаад ингээд далд буурхаа гацаанаас гарсан гэдэг чинь уг нь үр дүн шүү дээ. Бид нар яг харамсалтай нь болж өнгөрсөн зүйлүүдийнхаа одоо үр дүнг бас нэг тийм төдийлөн ярьдгүү дандаа бас нэг юм болохгүй талаас нь л тайлбарлах. Ер нь яг хөтэ би бас та бүхнээсээ ингээд ажлаа өгсөн ерхий сайдын хувьд хэлэхэд ер нь нэг юм гал барьж юм томоохон ажлуудыг баг яах ч гэж хийвдэ гэж бодогддог юм шүү. Тэ ер нь зүгээр л байждаг гэж. Одоо тэгээ ийм олон хүн одоо гомдоож за тэгэл одоо улсын төлөө гэдэг тийм том агуулгаар тэгэл одоо тэр эрдэнтийн 49 рүүчээр нь ордон зөвч байсан юм уу, бурууч байсан юм уу? Ойдлоготой холбоотой тийм галтай одоо сэдвэрүү тэгэл орхон одоо зөвч байсан юм уу, бурууч байсан юм уу? Түр хог хүний үрж штэ. За тэгэл дараа нь тэр нэг хөгжлийн банкны баахан асуудлыг гаргаж ирээл баахан сангуудыг дэлбэлээл ийм Монгол сонгол гэж явах нь ер нь зөвч байсан юм уу, бурууч байсан юм уу гэж бас бодогдд юм байна. Тэрний үе гэхээр цаашдаа би зүгээр ингээд одоо олон л сайхан залуучууд байна. Тэр бүрийн ингээд яг ийм нийтийн ашигын өмнөөс гал аваад ийм том одоо сэдвүүдтэй тулж явах бол хувийн хувьд их ядаргаатай юм билээ. Тэгэхээр ийм хүмүүс одоо ингээд гарч ирэхгүй болоод ингээд нэг тийм мохоо болчих үе дээ. Зүгээр энийг бас хэвлэх маань олон нийт та бүхэн маань бас тал талаас нь л ингээд бодохгүй бол манайх ингээд нэг тийм ажил хийж байгаад ингээд нэг буусан хүнээ одоо нэг сайн зодож кайф авдаг тий. Тэр одоо би аргагүй тэрийг одоо ойлгож байгаа. Тэгээ тэр нь бас судлаа янз бүрийн л одоо ийм мэдээлэлүүд гардаг. Ийм зүйл одоо ер нь яг хуу ингээд их байх юм ер нь. Тэгэхээр ингээд мэдээж одоо эн чинь Монгол улс цаашдаа дараагийн ерхий сайдууд гарч ирж л таарна. Бас нэг юм хийх гэж зүтгэж л таарна. Тэгээ наанта цаантаа хандж явахгүй бол ингээд ахаар одоо жишээлбэл одоо би үл хэрэг бас бодож байгаа. Гэнээр одоо яах гэж одоо нэг юм олон хүнтэй одоо ингэж зэрэг муудалцаж одоо ингэж хувь хүнийхээ хувьд ингэж асуудал таривдаа гэж бодож байгаа. Одоо юун дээр ч гэсэн одоо жишээлбэл ингээл сайн намын асуудал дээр ч гэсэн одоо хэрвээ 10 судал ч юм уу нэг дутуу автсан байсан бол
ийм хэмжээний хуваагдал манай нам дотор болохгүй мөрөөрөө л бид нар арчсан намтай хамтарсан засгаа эднэр явуулжлах байсан байна. Нэг ийм суудлууд илүү гарчингууд л нөгөө арчсан намаа хөөж гаргаад өөрөөсөө бас нэг албан тушаал авчиж болох юм байна. Эдгээр гэдэг нэг ийм сэтэл өгдөг юм байна. Тэгээ нөгөө сэтэл нь ингээд яваад ийм асуудлууд ингээд болоод байдаг. Иймд бас байх юм аа. Тэгээ яг улс төрийн одоо бас ингээд үйл явдал гадна талд ингээ өрнөдөг, дотор талд бас давхар өрнөж байдаг. Тэгээ дотор талд өрнөж байгаа зүйлийг энэ тэр бүрийн одоо бас олон нийт маань бүтэн бас харахад бол мэдээж хэцүү. Тэгэхээр би зүгээр одоо сэтгүүлч та бүхнээс ард ирдээсээ бас одоо хандаж гуйхад илүү бас одоо хэрсүүл байхгүй бол одоо хуурагдчих дараа нь харамсах тэгээд маш их олон одоо асуудлууд буцчих явсан асуудлууд ингээд буцаад одоо хүндэрчих ийм асуудлууд болоод тэгээд дараа нь ингэдэг байж тэгдэг байж гэдэг ийм зүйлүүд бол бас их манай улсад бол их олон удаа тохиолдож байгаа. Тэгэхээр та маань энийг бодоорой. Болгон туяа гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хөндөөгүй. Хариуцагч талаас ч гэсэн энэ асуудлыг хөндөж тавиагүй шүү дээ. Үндсэн хууль зөрчснөө эсвэл 95 дугаар тогтоол нь зөрчиж гарсан уу гэдэг асуудлыг тавьсан тийм. Гэтэл өнөөдөр одоо яг энэ асуудлыг эргүүлэн татах хэсэг асуудлыг бол байнга ороод хилцэж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна? Тийм мэдээж их хурлын гишүүн гэдэг бол нөгөө гишүүнийг нь хамгаалаад байгаа зүйл огт биш шүү дээ. Энэ бол нөгөө сонгогчдын саналын мандатыг нь хамгаалж байгаа. Нэг үгээр л их хурлын гишүүн ямар нэгэн тийм улс төрийн дарамтанд автахгүйгээр одоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ийм байгаасаа л гэж одоо парламент чинь одоо амин чухал зүйл нь тэр шүү. Тэгэхээр яг хууль хяналтын байгууллага дээр бас одоо гишүүд дээр янз бүрийн одоо асуудлууд болдог. За одоо нэг бүлдэгддэг гэж ярьдаг тийм. За гэтэл одоо энэ бол ингээд цэцтээр ийм асуудал үүсэх ийм хаалга нэг баста нэгдэж байгаа юм л да. Тэгээ нэг манай парламентын гишүүд өөрсдөө бас нөхцөлтэй бодох хэрэгтэй л асуудал. Ажлын хэсэг жишээлбэл ингээд явж гад за ажлын хэсгийн дүгнэлт үндсэн хуулинд нийцээг байна гэж яах вэ? Жиг өргөн агуулга шүү дээ. Үндсэн хууль гэдэг маань маш өргөн. Тэгээ энийг жоохон наривчилж нөгөө хуулийн хувьд илүү тодорхой болох нь зүйтэй л гэж би сая саналаа илэрхийлсэн. Таны үед авилгын индексээр хэвлэлийн эрхчлөөний индексээр маш их ухаалт хийсэн. Та үүн дээр ямар дүгнэлт өгдөг вэ? За авилгатай холбоотой яг авилгын индекс бол өөрөө төсөөллийн индекс. Төсөөллийн индекс яг уу гэхээр одоо асуудлуудыг гаргаж ирж тавих одоо үед бол бүх улсад л одоо тэр чинь нэг олон нийт төсөөлдөг учраас өсдгөө. Энэ бол нийтлэг жишээ. Би төсөөллийн индекс энэ чинь асуудлуудыг гаргаж тавиад ах тусам авилга хийх байна л гэж төсөөлж штэ ер нь хөвлөл мэдээлэлээр ингэ яваад ах тусам. Гэхдээ би ийм олон асуудлуудыг бас ингэ гаргаж тавиад ийм Монголыг хийсэн дээр л одоо дотроо зөв зүйл хийсэн л гэж бодож байгаа. Тэгээд индекс бол цаашаага ингэ би сая хэлсэн. Үгүй ер нь яагаад энэ компанийг сонгох болсон юм бол бүх намтар хийсэн илүү хоёр ажилтнтай компани байдаг гэдэг. Яг өөрсөнтэй холбогдоод одоо лавсан зүйтэй баг. Ер нь бол одоо олон л байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд сонгон шил оруулалтын дагуу хийгдэл явж байгаа. Тэгээд сайн л компани орж байгаа. Олон улсын бас ийм нэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг одоо энэ компаниудаа бас бид нөгөө хүндэтгэлтэй хандахгүй бол одоо жишээлбэл McKinsey Group-т манайх маш хүндэтгэлгүй хандсан юм билээ. Тэгээд одоо ингээд би жишээлбэл нөгөө засгийн газар дээр бас ажиллаад зөвлөх үйлчилгээний компаниудтай ажиллах гэхээр нөгөө өмнөх кейс дээр нь гомдсон учраас ажиллахгүй гэдэг ингээд байд юм л жишээлбэл McKinsey Group. За одоо бас энэ асуудлуудтай холбоотой бас ингээд янз бүрийн л одоо ийм асуудлууд гаргаж чаад олон улстай байгаа зүйлээ бид нар нураачих вэ. Тэгээд нэг асуудал болохоор л одоо хөрш оронтойгоо саяхан хийсэн төслөөчгөл буруу тайлбарлал. Тэгээ нэг бүгдээрээ нэг монголчууд нэг тийм найдвар гүйч юм шиг бүгдээрээ нэг тийм юу шиг юм ингээд хийгээд харагдаад байх нь өөрөө энэ том төслүүдэд дараа нь их тийм цаг зардаг юм байлээ шүү. Танай гэр бүлийнхэн гадаадд амьдардаг. Тэгэхээр гадаадд амьдардаг шүү дээ. Тэ. Маш олон жил Англид амьдарч байгаа гэж. Үгүй шүү дээ. Англи хэвлийнхэн ч мэдээлэл байна. Таны одоо харин цаанаар мэдээлэл тэр бас талаар мэдээлэл тийм. Манай гэр бүлийн нэг ч хүн нэг хоногч Англид амьдраагүй. Тэр одоо манай ихнэр насан туршдаа Англи явж үзээгүй. За хоногч амьдарч байгаа. Нэг хоногч амьдарч байгаа. Мэдээлэлээ та